эрэгтэй хүнд тэр үр төлөө хайрлах, хамгаалах гэдэг зүүн сувин баг. За байгалахаас. Иргэжийн Тийм. тийм. Тэгээд ялах багт нь хайрлах гэхээс жоохон насны түрүү хөөгөө явчих. Мөн үү? За. Иргэжээ. Мөн үгүй. За тэгээд одоо ингэ сэтгэл зүгээр сурж байгаа оюутнууд гэдэг сэтгэл зүйчдэд тэр 4 жилийн бакалаврч магадгүй магистрийн хичээл тонд ерөөсөө ингэ за хайр бол ийм хайрыг ингэж ялгах нь ямар ч хичээл авахгүй юм. Заавал хайртай хичээл байлгаа байна. За өдрийн минь мөнхийн сэдвэр дандаа ч өхөл яринч гэж юу авах юм ч одоо. Тэгээд ашиг төр мөнхийн сэдвийн үргэлжлэл сэдвүүдээр ер нь бол хайр бурхан өхөл гэдэг ингээд том үргэлжид хүндрэлтний одоо юу гэдэг урлагийн бүтээл аман ярианд аюух ордог сэдв учраас бид хоёр өнөөдөр хайр ярих гад тийм тэгээд оюун номон гэд сэтгэл зүйч багшигаа өрсөн. Хавар бол манай юун дээр сураагийн өчтэй сэдэд удаа орсон тий. Тэгээ стрим хийсэн тий. Тэгээд урлагийн хүлээж авсанд баярлалаа. Ажилдаа орсон багш. Орсон. За. Сэтгэл зүйч гэхүү багш гэхүү тэр чинь. Сэтгэл зүйч гэж явчих тий. Сэтгэл зүйч гэж явчих тий. За. Сэтгэл зүйч оюун номон. Инглээ. За. Хайрын тухай гээд ингээ явсан чинь би философиор очиод амантай философчаас асуусан. Тэгчдэг урдаас ерөөсөл эхний асуултан дээрээ л мад юу гэсэж философи хайрыг судалдаггүй. Тэгс чи та бас хийхээр нэхгүй. За философи хайрыг судалдаг юм байна. Тэгэхээр за дараагийнх нь айгуух хайрыг судалдаг гэж магадгүй сэтгэл зүйч л байгаа байхгүй ч бодоод. Тэгээ сэтгэл зүйч дээр юу яг хэд хэдэн сэтгэл зүйн багш нар руу залхлаа. Би өөрөө ингэж зөвлөхгүй юм гэдэг юм. Ингээд баг ингээд 1-р семестр 2-р семестрт бол хайр гэж хичээл ороод тий хайрыг судлаад сэтгэл зүйчээр зөвлөгөө өгөхийн тулд тий хамгийн их хайрын асуудлаас олж сэтгэл зүйчдэр очдөг байх гэж бодсон чинь таасаа юу гэж хэлв хайрыг нэг судалдаггүй хайрын тухайгаар хичээл байдаг ч хүү гинэ би одоо гүйдгээ хайрыг чи хэн судлах юм бэ философи судалдаггүй гинэ сэтгэл зүй судалдаггүй гинэ яг бол биш л дээ тий. Тэгээд хичээл байдгүй гэж яагаад хэлж байгаа юм бэ? Хайр чи өөрөө нөгөө бидний сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн дээд хэлбэр багхгүй. Одоо жишээлбэл бид нар ухамсар гэж мэднэ тий. Тий. Одоо хүнийг амьтнаас ялгаадаг гол шинж чинь. Гэхдээ зүгээр ухамсартай хүн амьтнаас ялгаадаг юм бас биш юм байна. За. Ухамсарлж байгаа учраас амьтнаас ялгаадаг. За. Өөрөөр би энийг ингээд ухамсартайгаар хийж байгаа шүү гэдэг өөр хүн мэдчихэдэг учраас амтаас ялгардаг гэсэн үг байхгүй. Яг тэрнтэй адилхан бидний хайр гэдэг зүйл бол тэр сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр буюу одоо бидний нөгөө баяр баясгалан тургууныг гэл ингээд явж штэ. Тэрний чинь одоо хамгийн эцсийн шат гэдэг шиг тийм би даасан ийм цогц сэтгэл хөдлөлийн нэг хэлбэрийг бол хайр гэж үздэг байхгүй. Тэгэхээр бид нар сэтгэл хөдлөлийн голд аваачаад хайр гэж юм аа. Өөрөөр хайрлаж байгаа үед та баярлдаггүй. Хайртай хүнээ хараад таашаал төрдгөө. Мэдээж. Мэдхгүй. Хараад ингээд нэг сайхан болдгоо юм уу? Болно л доо. Одоо шил хамгийн сул фэйсбүүкээр нөгөө бичлэгүүд яваад байсан шүү дээ. Эхнэрээ хараад нөхрөө хараад хүмүүсийн царай яаж хуурж байгаа вэ тий. Ингээд гоё болдог тий. Яг тэр чинь үндсэндээ сэтгэл хөдлөл хэлээ. Хайр бол зөвхөн мэдрэмж бол биш. Сэтгэл хөдлөл гэж яагаад хэлж байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөл чинь дотроо үйлдэлтэй. Илэрх шинжтэй. За. Ийм цогчин байдаг. За тийм байна. Зөвхөн мэдрэмж хичвэл өөр бол. Тийм байна тий. Одоо жишээл зөвхөн мэдрэмж гэх юм бол мэдрэмж бол тань дотор өөрт чинь гадагшлаагүй зүйлийг хэлээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл та надтай танилцлаа тийм үү? Танилцсангуудаа соёлоосоо сайн нэг игэл битэн болгоо ажиллаа шүү дээ. Нэг стамптан болгоо ажиллаа тий. Тэнгүүд энэ хүн ямар өнгөрцөн гараар өөрийгөө нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Шоргоосоо зүүрэлдэг ч юм уу нэг стейж гэж бодчих тэрийг хэлэхгүй гэж болно тийм үү? Тэр чинь хэлэхгүй байна гэдэг чинь мэдрэмж хадгалагдаад үзчихэж байгаа. Гараад илрээд яриад ингээд энергээд явчих чинь өдөж тэр сэтгэл хөдлөж байгаа. Тэгэхээр энэ хайр гэдэг зүйл чинь гадагшаа илэрдэг илэрцтэй, үйл явцтай, одоо хувьсах процесстэй энэ зүйл болж байгаа учраас сэтгэл хөдлөл учраас энэ хайр байна. Тэгэхээр хайр чи юм тусдаа бүр юм онцлог юм биш байна шүү дээ. Сэтгэл хөдлөлүүдийн л нэг хэлбэр. Тэр үедээ амьтан дээр ч гэсэн хайр яригддаг. За. Амьтад чинь нөгөө эзнээ хайрладаг үсттэй. Ингээ сүүл мөлн гадалцуул тий. Тэр амьтанд тэр хүнд үнэн ч үж. Энд хайр байхгүй. Гэхдээ амьтан дээр илэрч байгаа хайр бол нөгөө саяны миний ярьж байгаа шиг ухамсартай гэдэг үйлдэл байхгүй. Зүгээр л тэр хүн хоол өгж байгаа учраас тэр хүн асар салгамжуулж байгаа учраас тэр хүнд үнэн ч байх юм. Тэр хүн таатай байгаагаа л илэрхий.
Утна байл гэдэг юм аа. Тийм байна тий. Юун дээр нэр ингээд сэтгэл зүй би бүр ингэж ойлгохгүй юу. Миний төсөө одоо ч өөрөөсөө хичээд байна л да. Би бүр хэд хэдэн сэтгэл зүйн багш нараас асуусан юм аа. Яг ингээд хайр гэж тусдаа хичээл ордог гэж би төсөөлөхгүй юу. Нэр үнэхээр бүр ингээд ялангуяа гэрүү судлаач нар ч гэдэг юм уу те сэтгэл зүйчнэрт за хайр бол ийм юм аа гэл. Тэгэл эн чин платоник хайр гээл нэг юм тий ингээд нэг нөхрийн хайр, платоник хайр, эрос хайр мэр гэл хайрыг дотор нь ялгаал. Тэгэл ингээд тэгж хичээл ордсон юм гэсэн. Үнэхээр яг хайр гэдэг хичээл байдаг юм. Сэтгэл зүйгээс сурж байгаа оюутнуудад яг хайр гэж хичээл бол байхгүй. Харин сэтгэл хөдлөл хичээл байгаа. Тэгээд тэр сэтгэл хөдлөл гэдэг хичээл дотроо яах нь бид нар сэтгэл хөдлөлөө өргөжлүүлээд одоо таатаа болсон таагвал сэтгэл хөдлөлийн өдөө хүчин зүйл тэр стресс гэдэг юм чи яаж үүсэж байгаа гэдэг юм нөө тайлбарлал яриад явж байгаа. Тэр бол пүн хайр гэж энийг хэлнэ. Хайр чинь бид нарт ингэж нөлөөлнө. Хайранд бидний ийм зан чанар нь. Зөв. Хайр чинь ийм дөрвөн том бүрэлдэхүүн хэсэгтэй. Одоо ингээд хайрыг чинь бүрдүүлж байгаа, хайр чинь нөлөөлж байгаа янз янзын хэсэг байдаг. За. Тэр чинь нөлөөл. Хайр ингээд эхлээд явангууд ч одоо шатагаалтай явагдана гэдэг шиг тий. Тэр нөгөө хайр чинь одоо сэтгэл судлал физиологи үндэс гэл ярьдаг. Одоо хайр үүсгэхэд бидний биеийн дотор юм химийн шуурга үүсдэг гэж үздэг байна. За. Одоо нөгөө олон даавар гормонууд чи ялгарч ирэл. Тий. Үндсэндээ нэг баг 15 6 ингээд даавар дээр дор орол ялгараад их багш цацтаа. Бөө юм болж байгаа гэсэн. Тэнгүүд бидний тарих бас өөрчлөгдөж байна. Тэр гормонуудыг ялгаруулдаг, даавруудыг ялгаруулдаг хэсэг чинь нөгөө тархины төв хэсэг буюу цөмд нь байж идэг. Нэг баахан гипоталамус, хиппокампус нэтэрэ гэдэг ингээд баахан гадаад нэрт баах юм тийм ажиллаа. Нөгөө дааврууд чинь. Тэнгүүд энэ гадна талаар байгаа нөгөө ухамсартай ажилтдаг хэсгүүд зарим талаараа унтана. За. Тархич нөгөө энд нэг нь ажиллаж байхад энийгээ түр амрааж идэг гэж. Асах ундрах гэдэг процессор ажилладаг байхгүй юу? Энд нэг нь ажиллаж байхад энэ насна, энд ундрахаар энэ насна. Тэгээд нөгөө дурлахаар ухаанаа. Сохор гэдэг чинь тэр байхгүй юу? Тийм байна. Тэгээд тэнгүүд нөгөө ухамсартай байх юм ундарчингууд бид нар нөгөө хүний чинь ингээд нөгөө харьцуулж харах, шүүмжил сэтгэлгээр харах, логик чадвараар харах чадвараа алдчихдаг. Ингээд тэгээ хамгийн түрүүнд ялгардаг Яг гэсэн биш. тий даавар чинь бол ямар даавар вэ гэхлээр нөгөө эрэгтэйлэг даавар, эмэгтэйлэг даавар гэж яриад байгаа шүү дээ. Тестостерон, эстрогон ген гэх тий. Одоо тэр эмэгтэйлэг эрэгтэйлэг дааврууд ч байна. Таалагдж байгаа хүүхнээ харахаар эрэгтэй хүмүүс ингээд хөс гэж чийж төхөйлгээл тий. Ингээд гоё эрэгтэйлэг харагдах гэж эхэлдэг юм байна. За. Эмэгтэй хүн бол эсрэгээр одоо эмэгтэйлэг харагдах гэж эхэлнэ шүү дээ. Тэгээ нэг өсмөсөө оролдоод ингээд хөлөө ачаа суугаах гэдэг юм уу тий. Тэр өөрөөр энэ дааврууд ялгархаар хүний бие хилэмж хамгийн гол нь тэр ялгараад эхэлж байгааг яаж мэдвэл бие хилэмж 85% нь өөрчлөгдөв. Бие хилэмжээр нэгдэж. Та сая хэлдэж шүү. Чэжи дүүх хэлгэл ингэдэг юм тий. Чи юу хийсэн шүү. Тэгээ явцдаг. Тийм талууд байдаг. Тэг үдэж гэнэ. Дараа чинь тэр даавраа тэр хүний хажууд байхад ялгаруулж чадж байгаа мó гэдэг асуудал яригддаг. Харин одоо юу гэх юм гэхэлэр нөгөө та хайртай хүүгнийхээ хажууд яг ингээд эргэжтэй л үгэж чадж байна. Тэр хүнийг ингээд бүрэн хамгаалж байгаа мэдрэмжийг өгч чадж байна. Тэ? Эмэгтэй хүн бол яг ингээд нөгөө таалагдж байгаа залуухай хажууд тийм эмэгтэй л үгэж чадж байгаа. Тэгээ нөгөө эмэгтэй хүмүүс ярьдаг чинь гэрт нөхөр байхгүй байхад гэл бүх юм хийгээл нөхөр ирэнгут барины шилний тагч онгоолохгүй байж байгаа гэдэг. Тэгэхээр тэр боломжийг өгж байна гэдэг чинь тэр хайр. Тэгэхээр ингээд тэр даавар төрүүлээ ял. Дараа нөгөө допамин гэдэг даавар байл. Дараа нь шинжэнгэл зэрэг ялгарч байгаа гэсэн үг л дээ. Тэр нь бол яаж байгаа вэ гэхээр нөгөө шагнал урамшууллын даавар гэж ойлгодог байхгүй. Нөгөө хүнтэй л уулзчихвал гоё болмоор юм шиг. Уул бол модалцаа салаа явцсан ч гэсэн магадгүй ахаа болцчих байна. Тэ? Тэгээд дараа нь одоо юу гэдэг нөгөө аж аргалын дааврууд ч яа. Нөгөө тэ серотонин, эндорфин гэдэг чинь. Цогл айлгой байгаа. Тэгээд чөлөө цагаа хүртэл зөвхөн тэр хүнтэй өнгөрөх гээл. Хайр чи тэгээ баахан даавар л юм. За юу нь тийм болж байгаа байхгүй юу? Арил нөгөө баахан даавар. Тэр баахан даавар. Тэр бүр шуурга гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгээ миний ингээд ярьж байгаа чи одоо ингээд айгүй нэрлэж байгаа ихний нөгөө гол цүм дааврууд бас тэр чинь дагаал ингээд янз янзын даавар ялгарч байна. Тэгэл нөгөө ингээд жуулж байгаа. Тэгвэл энэ ингээд шуурга буюу одоо нөгөө дааврууд чинь ингээд ялгараал ингэж байгаа юм чинь нөгөө яаж үргэлжилдэг вэ? Хэдийн хугацаанд үргэлжилдэг вэ гэхэл хамгийн багадаа 6 сар, дээдлэн 30 сар үргэлжилж болно.
Тэгэхээр нөгөө хүн чинь нөгөө яг дунджаар бол нэг 20 сар орчим буюу нэг жил 6 сар үргэлж. Тэр нөгөө жил 6 сар нөгөө галзуу юм шиг яв. Бус түүний үгийг автгүй сохор юм шиг байд. Зөвхөн тэр даавруудад байдаг. Явчих гэсэн. Тэгээ тэрнээс хойш яах вэ? Тэр даавар ялгарх уу? Тэр дааврууд ингээд нөгөө хэвийн голомдоо орно. Мэдээж тэгэл амар дандаа тийм амар галзуу юм шиг болгож болохгүй шүү дээ. Тэгээ хэвийн голомдоо ороод тэгээд яг нөгөө хүнээс үнэхээр магтаал авсан үед ялгардаг болно тий. Өмнө нь бол зүгээр цуг байхтал ингээд ялгарч байгаа. Шалгах. Тий. Тэгээ нөгөө тархичин бас тэг. Тэгээд дээрэс нөгөө би түрүү хэлсэн харилцааны хэлбэр бол хайранд маш чухал нөлөөлж идэг. Үйлдэл юм чинь гаргаж байгаа шүү дээ. Буцаага хариу үйлдэлгүй бол тэр чинь айгүй хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө үйлдэлээ хайдаг яг гэж байна. Ямар байна. Тэгээд одоо ингэ сэтгэл зүгээр сурж байгаа үед нь бол гэдэг сэтгэл зүйчдэд тэр 4 жилийн бакалаврч магадгүй магистрийн хичээл тунд ерөөсөө ингэ за хайр бол ийм хайрыг ингэж ялгах ямар ч хичээл авахгүй юм уу? Заавал хайртай хичээл байлгаа байна. Тий, харин чи дөө угаа нөгөө гэр бүл судлалын хичээл орно. За. Гэр бүл судлал орно. Насны одоо хүний насны хвчлэл гэж яриад байгаа тий. Одоо бидний хүний хвшлийн хичээл гэдэг. Нөгөө насанд нь хүний сэтгэл зүйн асуудал ямар байдлаар илэрдэг вэ гэдэг тухай хичээл байна. Тэрэн дээр бид нар хайрын тухай ярьдаг бас тий. Өсвөр насны хүүхдийн хайр шалгандаад. Нөгөө гарууд чинь үндсэндээ шохоорхол явж байгаа шүү дээ. Зөвхөн гадаа төрхөнд нь нөгөө хүний эзлэх байр суурьнд нь ч гэдэг юм уу тий. Тэрэнд нь дадаг. Тэгвэл одоо юу дараа насанд хүрсэн хүн арай өөр сонголт хийн шүү дээ тий. Ингээд явдаг тий. Тэгэхээр тэрийг л ингээд тэр хичээлүүдтэйгээ холбоод одоо гэр бүлийн сэтгэл судлал бүлийн дом хичээл. Гэр бүлийн сэтгэл судлалт гэдэг бол яг хайр хизээ эслээд хизээ бий болоо. Хизээд нэг гэр бүл болоод ингээд явчих. Тэр л ийм хөөжлөлтэй асуулт гэж болдог. Одоо та гэр бүлийнхээ хүнтэй суугаад амьдраад нэг эхний одоо тэр 3 жил дотор байж байгаа та. Гэрээсээ хол тамилтаар яваад ирээгээ бодъё л доо тий. Юу их санаж ирдэг вэ? Халамжил санах. Халамж тэгээ нөгөө нэг юу тий халамж эхний 3 жилдээ юу? Нөгөө нэг юу нөгөө нэг халамж за одоо та гэрээсээ хол явж байгаа нэг 7 хоног моног явж байгаа. Тэгэхээр юу сан? Нөгөө даламж юу? Нэр нэг юм арай одоо 5 дахь гэдэг юм уу? Нэг юм тий хамт байхад. Одоо та гэрээсээ ингээд 7 хоног хоол явж байгаа дэрхээр. Халамжил үсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө яг байхгүй. Тэр нь ус ялгаатай байдаг. Одоо шилбэл сая та нөгөө халамж гэж нэгээд дээ шүү дээ тий. Эхний 3 жилийн дотор үнэн тэр 98-тай холбоо гэдэг юм санаал ирдэг. Тэгэл юусэн эхнэр минь нөхөр минь гэл ингээл тий. Яагаад л тэр үед чинь дөнгөж нөгөө гэр бүл тогтож байгаа. Нөгөө олон дааврууд чи асуудал дуусч дөнгөж амжиж байгаа. Тэгээ бие биенийхээ таталцал гэдэг юм маш өндөр байна. Тэгээ тэрлүү тэмүүлж ирж байгаа. Одоо секс идэх шүү дээ тий. Тэрлүү тэмүүлж. Одоо юу гэдгийг хүн 30 гараа 40 төхөөд за тэгээ нэг ирэхээр тий 40 баг за магадгүй ингээд 45 хүртэл гэсэн. Тух гэдэг юм өгүүлдэг гинэ. Одоо өөрөөр гэртээ ирээд тайван бай. Одоо юу гэдэг нэг жолондоо тайван суух гэдэг юм уу тий. Тэрийг өгүүлж ирсэн. Тэгсэн яадаг вэ гэхээр та гэр бүлийнхээ орчинд нөгөө гэр бүлийн чинь хүн таныг ямар үед ингээд тайван байж болдог вэ гэдгийг мэддэг байсан. Мэддэг болчихсон байдаг учраас таныг ингээд за энэ нөхөр одоохондоо ингээд нэг цараа баймир биш. Орчих. Нөгөө ирээл ноолол хүмүүсий чи явж ирчээд гэхгүй болчихсон гэсэн. Тэр ингээд тайван байх боломж. Тийм байна. Тэгэхээр тухайн бүр насахад ирэхээр яадаг вэ гэхээр хүмүүс нэг гарын хоол мол сандаг гэж ярьдаг байхгүй. Цагийн санж, хоолын санж гэдэг шиг юм ярьж байна те. Энэ маань яаж вэ? Халамжийн сандаг гэж. Одоо энэ хүнд ингээ халамж үзүүлнэ шүү дээ. Нөгөө эхнэр байхгүй бол бид нар чинь хувцас сольж олж солихоо үлждэг гэж ярьдаг шүү дээ те. Тэгж ярьж нь ярихгүй нөө. Тэр чинь нэг их чадахгүй дээ биш байхгүй. Зүгээр нөгөө тэр хүний халамжинд найдаж сурцаа. Тэгэхээр нөгөө эхнэр гаргаж өгвөл хувцас сольно. Тэгээ эхнэр гаргаж ирээд ол. Зөндөө яг чингнээс шүү. Тэгээд чи гаргаж өгтөө зүгээр гаргаад өгчихгүй загид заавал гаргаж ингэ шүү дээ. Тэ зогсчоо юу гэ тэ. Тэгэхээр энэ чинь нөгөө гэр бүл судлал сэтгэл судлалтай. Ийм ялгаатай байдал нь хайрын илэрлэл нь яаж өөрчлөгдөж байгаа гэдэг. Өөрөөр хэл хайраа ийшинчнийг холбож яриад ийшинтнийг холбож яриад нөгөө бөөсний онгоо шиг л ярьдаг болохоос ш. Хайр өөрөө бие даасан байдлаар заагддаг болохгүй юу. Тэ. Яг хөвтгтэй мэдээж хайр бол нөгөө мөнхийн сэдвийн чинь нэг мөн юм уу? Хөл хүний цаг үед хайр ярьж байсан. Гэхдээ нөгөө хайр бол дөрвөн том бүрэлдэхүүнээс бүтдгээгээ ярьсан шүү дээ, тэ. Тэрний нэг нь бол нийгмийн бүрэлдэхүүн байсан байхгүй.
нийгмийн нөлөөлөл гэдэг юм чинь хүний тэр сонголтод хайрчны төлөвийн сонголтоо их боломж нөхцөл үүсэдэг шүү дээ. Тэгэхээр нийгмийн нөлөөлөл асар их байна. Мэдээж анх юу гэдэг хүмүүс ярьж яхад тий одоо түрүүн хоёлаа ярьсан тэр болцоохон амчиж юм дээр анх бол хүмүүс тэгэл өрдмөө өвдөх гэж л нэг хүнийг олж авч байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ энэ бол хайр хийх сонголт байсан бол дараа нь бол яаж байгаа вэ гэхээр хүчрэхээ мэдрүүлэх гэж ялангуяа ирчүүд байв. Тий тэрийг мэдрүүлэх гэж сонгодог. Одоо би баян тансаг хүчрэхэг байх юм бол дуурын хүний богтлоод авна. Өөрөөсөө хэд дүүсэн чамаагүй гэл тий. Энэ асуудал. Тэрний дараа нь бол арай сонголттой асуудал бий болж байна. Тэ гэр бүл гэдэг бол нэг юм байх хэвээр. Энэ нөгөө цаг үеэс шалтгаалбал яригдчих байгаа шүү дээ. Хайрыг тэгээд юу ингээд аль шинжлэх ухаан судлаад ингээд ялгаад байгаа. Одоо платоник хайр, эрос хайр, одоо ингээд ээж аваагаа хайрлахаар бүр ингээд эх орон үйл санааны төлөө одоо зүтгэх хайр маяр одоо найз төгтийн хайр тэгээд яг хөөд бүгд шинжлэх ухаан судлаа. Тэхүү тий. Тий нөгөө мөнхийн сэдвч учраас. Гэхдээ мэдээж ингээд нөгөө нэг гүнзгийрүүлээ барьж аваад яг эн чинь нэгээд ингээд хайрч өөр би хэллээ шүү дээ. Тусдаа бигдасан юм биш байх нь шүү дээ. Одоо шилбэл ийм байхгүй юу? Зүрх судлал гэж ойлголт байна тийм үү? Тий. Зүрхийг чинь ганцаар ингээд судалж болно. Тэгнь. Гэхдээ салгаж аваад эмчилнэ гэж байхгүй шүү дээ. Мэдээж. Мөн үү? Тэгэхээр зүрх өвдөх юу нас болж өвдөж байгаа юм? Хэрвээ таны цуснд бохор орсон бол нөгөө зүрх чинь өвдөж л. Зүг ганцхан зүрхийг чимшлээд байж байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй ч адилхан байна. Хайр чинь нэг юмний гээд нэг юмд наалдаа л байж байгаа юм. Тий. Тэгэл тэр чи яаж имжлэх вэ яах вэ гэдэгтэй адилхан. Платоник хайр гэж яриад байгаа. Тэр Платон гэж нөхөрч байгаа анх философи хайр маяр гээд олон юм ярьсан учраас гарч ирж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл ер нь хайр гэдэг чи юу юм бэ? Платон ч юм бол тэгж тайлбарлаж байгаа байхгүй юу? Бид нар юм одоо юу гэдэг бие биендээ татагдах хэрэгцээ нэс үсээд хайр бий болчихсон. Одоо нөгөө түрүүний бид нар амьд дүр хайр байж болно шүү дээ гэж ярьж байгаа зүйл чинь нөгөө таталцлаас үүсдэг. Үнд тэлээс өөртөө байхгүй юм эзэмших хүсэл гэж тодорхойлсон байсан уу? Зарим талаараа тий. Тэр болохоор нөгөө ашиг сонирхлын хайр гэх. Эрик Фромын үндсэн дээрээс бас тэгж ярьдаг. Тий. Түрүүний нөгөө нэг гоё сайхан эмэгтэйг аваад суун гэдэг тий. Одоо нөгөө Трой хотын тулаан эцсийн зүрний үүний төлөө тулаан байсан. Нэг эмэгтэйг л авах гэх. Ус хүнстэнд татах шүү дээ. Гэдэг шиг тий. Тэгээд юм өөртөө байхгүй юм. Бусдад байхгүй юм хүртэл өөр юм бол. Тэгээд тухайн цаг үеийг хаваачлаа. Ашиг сонирхлын төлөө хайр. Тэгээ эн чинь нөгөө үзэл бодлоос шалтгаалсан хайр. Тэгээд Платон ч бол ер нь бие биендээ ингээд маш ихээр татагдаж байгаа бие биендээ ингээд тэмүүлж байгаа зүйл бол хайр юм байна. Тэр тэмүүлж байгаа татагдаж байгаа зүйл дээр одоо бидний яриад байгаа нөгөө ирэмийн нандин холбоо гэдэг байгаа бэлгийн дур хүсэл нэмэгчээр ирэмийн хайр болчихсон. Гэхдээ хоёр хүн хоорондоо татагдчихэж энэ чинь жигбутахаараа хайр болох юм байна гэдэг ойлголт. Тэр нэг юу хариугүй хайр гэж өсдөг байдаг гэдэг яриад байгаа. Тий хариугүй хайр байна. Тоохгүй гэдэг нэг бүр ингээд хоолойс нүхчих гэдэг. Тийм байна. Хязгүй хайр шүү дээ. Тийм тэр бол их хязгүй хайр гэж яриад байгаа шүү дээ. Тий. Гэхдээ яг нөгөө энэ тэр чинь бол нөгөө нэг бүх хүн заавал хоёр биеиндээ татагдах албагүй шүү дээ. Одоо юу гэх юм? Би хаашаахад хайртай байхад хаашаахын өөр нэг хүнд хайртай байж болно. Одоо тэрэн дээр холбоотой нэг Монгол нэг шүлэг байдаг байхгүй. Дээр үеийг та нар сонсноо. Нэрэл үндэн гэдэг бусдаа сонцгой төрсэн юм бол нэг байтугай мянган хорломоо нүд алтанд дурлах байл. Цагийн жамыг тастан ганцхан хорломоо дуурснараа цаглашгүй хайрынхаа эзэн нь болж буруудаа байл. Тэг ингээд нэлээд уршил. Тэр үнэн багхгүй. Тэр юунд нь тэр бой залуу байсан бол яагаад тэр хүнд ганцхан хүн дурлах хэвээр. Бүгд дурлаа. Гол нь нөгөө юунд нь гэдгийг сонгох уу? Тий, тийм байх. Нөгөө хариугаа. Краш бол. Тийм краш. Тийм байна тий. Тэгээд одоо тэр ингээд нөгөө нэг зүгээр л ант нөхдийн хайр, аав ээжигээ хайрлах хайр маяр гэдэг тэр одоо ялгаанууд ч тэгээд ерөөсөө л яг үндсэн дээр бол нэг юм татагдаад байгаа юм уу? Надаа яг наадчихсан. Тэгээд нөгөө хайрын чинь тухайн ингээд судаа явж итэл чинь хүмүүс янз янз зүйлс гаргаад ирнэ гэж шүү дээ. Өө эн чинь болсон юм байна. Ашиг сонирхол юм байна. Дурсал юм байна. Бүсэд чаалсан байна. Яг одоо ингээд барай хоёр том онцлог тэр Роберт Стрэнберг гэж хүний он. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр хайр бол нэг юм уралжин дээр тогтдог юм.
За. Аха. Бомбонд ирж байгаа тийм. Яадаг вэ? Тэр таталцал. Одоо таталцал гэдгээ дур хүсэл авчи тийм. Хүсэл тачаал. За. Тийм. Хүсэл тийм. Энд нь болохоор дотны байдал, нийлэмсэг байдал. Тийм. За. Энд нь болохоор үүрэг хариуцлага, амлалт. За. Ийм юм ингээд энэ гурав ингээд нийлээд ороод ирэх очихоор тэр одоо ийм юм сайр. Ганцхан дур хүсэл байгаа дах юм бол тэр зүгээр л одоо тийм дуурлалч гэдэг юм уу, юуч гэдэг юм уу тий. Дуурлал. Тэгээд ингээд тэр дурлаад байгаа юм л дуусчих юм бол тэр хайрцсан. За. Ганцхан дотн байдал байгаа дах юм бол тэр одоо нөгөө найз нөхдийн юм уу ээж аавын за ээж аавын хайр бол үүрэг хариуцдаг хоёулаа нийлж. Хоёр-хоёроор нь хослуулж нэг үзээд тий ганцаар нь тавьж нэг үзээд нэг 7 төрлийн хайр гаргаад ирж байгаа байхгүй маань шир. За. Тэр одоо юу гэдэг дур хүсэл тэр дотн байдал хоёр нийлэх юм бол нөгөө романтик хайрч. За. Тийм байна. Зөвхөн дотн байдал үүрэг хариуцлага нийлэх юм бол нөхөрсөд эсвэл аав ээж хайр. Тийм байна. Тэр хүндэд угаах тэр ард үүрэг хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл одоо нөгөө зөвхөн үүрэг хариуцлага байгаа за би энэ хүнтэй суудсан юм чинь гэдэг юм. Тэр бол хоосон хайр. Өөр ямар нэгэн сэтгэл байх. Тэгээд үүрэг хариуцлага. Одоо нөгөө ашиг сонирхлоор гэрэлтүүд шүү дээ. Том хаадууч гэдэг юм уу? Том тий. Нөгөө үүрэг хариуцлага дур хүсэл хоёр нийлж гэрээ тэр бол одоо зандлаа тусдаа хайрч гэдэг шиг. За би нэг өнөөдөр ирэх үг гэдэг шиг. Тэгээд нөгөө маань толгой төлөө. Тийм хосфол төр бий үү. Тэгээд тэр дээр нөгөө дүрхлэх үсэг ягаа орж ирж байгаа. Бид биологийн үзэгдэл явагдана. Хайрлаад дурлцаад. Сүсэг явагдана. Түрүүн бид нэр ярьсан шүү дээ. Биеийн хэмжээнд нөлөөлж. Тэгдэг. Аяа. Тэгээд өмнөхтэй хүн яг үнээр хайртай иргэдэг үнийхээ хажууд байгаа үед эрүүг ингэж хаадаггүй гэнэ. За. Одоо ингэж нийлдэг. За. Тэгээд нөхөр нь намхан байсан ч гэсэн ингэж харж байдаг. Хүзүүг онгойлгож. За. Тэр яагаад ингэ хүзүүг онгойлгоод байгаа юм бэ гэдгсэн чинь энэ чинь нөгөө амтны зүг. Хүзүү нийл байх юм бол нөгөө базар тогтцоод алжуулах боломж байна шүү дээ. Угаач гэдэг юм тийм. Тэгэхээр нөгөө хүзүү онгорхоо байгаа үед энэ хүн намайг баттай хангаад энэ хүн намайг яахчгүй сэтгэлтэй байгаа гэж шинж. Зөө. Гэтэл эрэгтэй хүн эмэгтэй хайртай эмэгтэй хүн хажууд суур. За. Тэрх гэж юм. Эсвэл ингээд самтных нодор гагаад сууна. За. Өөрөөр миний одоо нөгөө дальжиг үүрэнд гэдэг шиг хэзээ л хэзээ орж ирж болно. Зөө. Хамгаалах гад тий. Хамаагүй тэгвэл одоо тэр нөгөө тэр үтэл одоо бид нэг нөгөө философч нөгөө бие хэмжээг судалдаг. Одоо бие хэмжээг судалдаг бүхэлдээ хичээл байгаа. Өстой жигнэс. Тий. Тэгэхээр нөгөө ямар хайр вэ гэдгийг тэрэн дээр наац. Ингээ мөрөөр нь тэгдэг юм. Харин тий. Одоо ингээ мөрөн дээр нь очиж бүтэн ингээ байрлах та. Одоо ингээ байрлах. За. Уршаа хитэн хуруу нь яаж хитэн хувьтай гарч байгаагаас шалтгаалаад тэр хүн тухайн хүнийг хэд дотночилж байна гэдгийг. За. Би хилэмжээр уншдаг. Би хилэмжээр нь уншиж эхлэх юм байна. Зөө. Тэгэхээр би хилэмж хийсэн юм байна. Энэ хүн айзрахыг хэлж байгаа юм. Үнэхээр одоо юу гэдгийг нөхөрсөг одоо хайр байгаад байгаа юм уу? Эсвэл зарим үзэн ятчих байна. Хүн ингээ хараад энийгээ ярьж байгаа юм нэ тий. Цаана ямар хөдлөж байна. Үзэн ямар баг. Тэр нэг бие юм шиг. Тэгээ ингээд ярьж. Тэгээд сайн энэ гурван юм дээр тулгуурлаасаа нөгөө бидний яриад байгаа нэг нийгэмч нөлөөлнө шүү дээ. Тэр дөрөв дэх хүчин зүйлийг бол одоо хамаарлын онол дараачийн нэг онолоор тайлбарлаж байгаа. За. Джон Балбао өөрөөр энд яг хайрыг сонголт хийхэд танд нөлөөлөх хүчин зүйл. Таны багнасны амьдрал таны нэг өсөлтөөс олж хүмүүжлж байна. Таны аав ээж ямар харилцаатай байсан. Чинь. Тийм байна тий. Яагаад нөгөө зарим өгдөг хулиандуу, атмаандуу байдаг. Тэ? Тэр магадгүй маавж байгаа. Тийм. Тэгээд нөгөө нархууд байсан. Тэгээд салж. Тэгвэл нөгөө ямар эмэгтэй хүн жоохон тийм дээрэнгүй болтгий.
Ааха. Нөхрөө бод. Ааха. Тийм үү. Нэг нэг л. Тэгээд тэр чи харилцаа гэж. Та юу ямар хайр? Тэр бүл тэр чи нөгөө хайрыг чи илэрхийлэх, хайр чи нөгөө гадшаа илэрхийлэх үйлдэл гэдэг. Илэрхийлэх чадамж чи гэж. Ааха. Хайртайгаа юу нэг хэлж. Хайр нэг хэрэгтэй. Өдөр хайртай гэж хэлж чинь 7 хоног хэлж чинь сар. Ааха. За хаяараа. Ястаа нэг өвгөн тэгж хариулсан. Гэхдээ анхандаа хэлсэн одоо тэгээд тэр хүчинтэй л байгаа шүү дээ. Тийм. Гэтэ нөгөө яг юм чинь баг. Заавал өдөр болго хайртай гэж хэлээд байгаа. Хайр чинь нөгөө үйлдэл штэ гэж хэлсэн штэ. Тий. Ааха. Тэр чинь үйлдэл. Ааха. Одоо нөгөө манай Монголын уламжлалт юм байна. Нэг юм юм. Таны ихтэй цан тэгээ цайгаа хайрлаад гагч өгч гэнэ үү? Тавьчаа давуучарыг хайж гэнэ үү? Янз бүр шүү дээ. Тий. Угаан байдлаас тааж шүү дээ. Яахан нэг тийм яцгүй байвал пап гэдэг. Тий. Задлаа яг энэ ч баггүй. Нөгөө бие илэмч чинь. Ааха. Бид нар тэр сэтгэл судлыг үзээгүй хэрнээ гэр бүлийнхээ хүний бие илэмж юм шүү дээ. Тэгин тий. Тий, танд ингээ цайгаа хайрлаа баярлаа. Мөн үү? Тий. Тэг барихад яах нь вэ? Та тэрийг авахад энерги царилба хардаг үз. Хаагүй юу? Ингээ зүгээр ингээ давчаад муулаа. Анзаардаг. Тий. Ямар ч зүйл мэлбэрчдэг баярлсан дуттай. Олон жил болохоор баг их их үүдэл автомат болчт юм биш үү те? Анзаардаг юм те? Царайраа хийгдэж байгаа юм шиг хэрнээ танд тэрийг анзаарсан байдаг гэсэн. За. Бид нар автоматар хийж байгаа хэрнээл нөгөөнийхөө царайг нөгөө 85% өөрчлөгдөн гэсэн шүү дээ. Хамгийн түрүүнд таныг ингээ хайрлсан инхээсээ харцаар харахад бидний нүдний хүүхэн томордог. Тэр нэг гоё юм хар нүдтэй болж. За өнөөдөр л үсэн шарээ. Ааха. Тийм. Тэр ингээ царай төв ингээ цаахан байх юм бол за ихнэр айш багтай байна. Одоо би нөгөө сайн хааштай авах нь. Юу ч хамаагүй ярьж болно гэдгээ бодно шүү дээ. А цайгаа авахтаа ингээ харчаад энэ жоох юугүй царайтай байна да. За ер нь одоо өөр юм ярина да. Тэ. Чөтвөс дүүлэх юм ярих уу гэдэг наад тийчээс. Ааха. Тэр нөгөө хайр гэдэг Яаж хэмдрээд ирсэн дээ. бид нөгөө айхтар ингээд тусдаа ярьдгүй хэрнээ. Сэтгэл судлалын юм одоо шинжлэх ухаан дээр судалдаг тэр зүйлсийг бид нар өдөр тутмдаа ашиглаж яадаг нэг онцлогтой. Тийм байна. Тий. Тэрнээс биш бид нар их одоо ингээд тусдаа математик шиг те шал тусдаа юм ярьснаа. За одоо энийг ашиглаж гэж. Бид нар математикийг ойлгохын тулд энийг ашиглаж байгаагаа ойлгох хэрэгтэй. Одоо талбай хэмжээ болоод надад хэдэн байшин барихад хэдэн тоосго хэрэгтэй байх. За би талбай хэмжээг олоход тоосгоны хэмжээ ийм байгаа учраас би ингэж бодоод би тоосгоныхоо хэмжээг гарч ирнэ. Тэрийг ойлгодог байх. Сэтгэл судлалт бол бид заримдаа ойлгодоггүйгээр ашиглаж. Ааха, тийм байна. Одоо түрүүний хэлсэн та хайртай гэж хэлэхгүй байсан ч гэсэн үйлдэлээр гаргадаг гэдэг чинь та цайгаа ярьж өгтэй. Тэ? Нөгөө дээрээсээ гарахтаа за орой би дэлгүүр ороод хүү яах вэ асууж яах гэсэн та хайртайгаа илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ эхнэр чинь тэрийг та өөрөө магадгүй энийг автомат үйлдэлгээ бодсон байхад та тэр хүн санаад ирж байгаа л хэлдэг. Тий. Тэ? Тийм бах тий. Тий. Тий одоо хүнд юм аах хэрэгтэй бол одоо жишээлбэл манай нэг найз нөхөр өгөхгүй юу? Таг хөдөөний гартаа суусан гэж ярьдаг шиг хүн байдаг байхгүй юу? Тэгээ ёстой нөгөө анхал хэлсэн тэгээд тэр чинь хүчтэй явж байгаа шүү дээ. Яг гэдэг шиг тийм нэг залуу байгаа. Тэгтээ яадаг вэ гэхлээр нөгөө халамж нь яаж илэрч байгаа вэ гэхлээр наац манай найзтай хүнтэй сууснаас хойш нэг удаа мах худалдаж авч үзээгүй, мах хэвдэж үзээгүй. Тэгэнгүүт гурил будаагаа хизээч би баг тэлээ авч байгаа. Тэгэл ингээл нөгөө чинь гурил дууссан бодоод дууссан гэхлээр за дагуулаад гараал тэгэл нөгөө хэлхэлээр нөгөө шудагаар навчраал хийгээл савлаад нэгдэл жигээл бэлэн болгоод тавьж өгöd. Тэр чинь нөгөө үйлдэл байна. Тэгвэл бид нар тэрийг энэ бас ингээ хайраа илэрхийлээд байгаа хэлбэр юм байна гэдэг чинь дотн байдал хайр дотн байдал гэдэг чинь хайр халамж чинь байхгүй хүн халамж чинь. Энд нөгөө хүсэл тачаач юм шалбар бэлгийн ойлголт ярих гэдэг чинь. Энд байгаа зүйл чинь бол нөгөө итгэлцэл хүндлэлтэй дотн байдал гэдэг. Тэрийг ярьж байгаа гэсэн. Тэрийг үзүүлж чадж байгаа бол тэр чинь нэмэгтэй хүмүүс тайвширдаг байхгүй. Тэр заавал нөгөө өдөртөм хайраа гэдээ дуудаад шаардлага байхгүй. Би нэг оюутнуудаа хэлдэг байхгүй. Танаа хайраа гэж дуудчихад наа чи зүгээр л үг байхгүй юу? Тэр үгний цаана гаргаж байгаа үйлдэл чи яг юу юм бэ? Нэг мэдэд гөлгөө гэж гэдэг яг ялгаагүй сонсогдох үед.
Аа. Юун дээр тэр хайр ингээд үзэн ядал болоход айгүй амархан ингээд байгаа штэ. Тэрийг юу гэж тайлбарладаг. Ерөн зүгээр ингээд эсэргээрээ ер нь бол хүн хаамаг хүнийг төдөл үзэн яддаг. Тэнгууд үзэн ядал хоёр ч яг нэг юм хоёр ч гэдэг байна. Хэдий чиний хайртай байна тэр чинээгээр үзээх магадлалтай гэдэг байна. Аа. Аа. Нөө хайр гэдэг бол ойлгож чинь түрүүний дээр нөгөө тачаал гэдгээс гадна би нөгөө хүсэл тэмүүлэл хүсэл тачаал гэж нэрлэдэг шүү дээ. Аа. Яагаад зөвхөн тачаал биш хүсэл тачаал гэж нэрлэдэг. Ахвар шунлыг чи агуулж идэв. Энэ хүнийг өөрийн болгох гэсэн гэдэг шунл. Аа. Тэр хүн чи өөрийн болж өгөхгүй болохоор уур хүрээд. Уур хүрээд ихсээр яах нь нөгөө үзий яталч. Энэ ямар ч. Аа. Үзий ятал байсан. Огт хамаагүй хүнийг бид нар хийж үзье. Харин тийм гэсэн тий. Өөрөөр хэлбэл зарим хүүхд одоо аав ээжийг үзье. Аа. Тэр аав ээж надад хамаатай байх юм байна. Ягаад намайг хайрлаагүй? Түлцсэн бол ягаад харамжлаагүй? Ягаад хажууд байгааг вэ тий? Аа. Биш нэг ямар нэг хамаарал тэнд үүсчихэд. Нөгөө нэг хэлцэл хүн дотны байдлыг мэдрэх хүсэл тэнд явж байгаа. Тэрнээс болов үү? Тэгээд одоо сэтгэл зүйчид юу гэдэг хайр дуусна гэж байх юм. Одоо ингээд салтууд гараад байхад хайр нь дуусаад салаад байгаа мó? Эсвэл хайртай ч гэсэн салаад байгаа мó? Саяны тэр нэг юм баахан нөгөө хосууд ингээд нөгөө эксийн тухай яриад баахан балбууллаа штэ зайлвал те салцсан байсан эксүүд нь тэгээд ингээд гээл те. Тэгсэн чи тэндээс нэг асуулт айгүйх түгээмэл байна. Миний эксийг битэн муулаад байгаа ч гэдэг ингээд өмөрөөд юм бичиж байгаа байхгүй. Нэвтрүүлэгт орсон хүн. Тэ? Тэгсэн чинь айгүй сайн хүн ингээд хэдийгээр бит хоёр ингээд ямар ч хэрүүл уруулгүй салсан. Тэ ингээд хүүхдээ хамтарч өсгөөд хариуцлага хүлээгээд ингээд айгүй сайн хүн гэсэн чинь тийм сайн хүн юм бол яагаас салцсан. Бүр маш олон эмэгтэйчүүдийг ч асууж илэрсэн. Би бүр хэрэг болгож үзлээ. Ерөөсөө ингээд ганцхан тэр үгийг ингээд үлгэж авцраад тийм сайн бол яагаас салцсан. Тийм сайн хүнээс яагаас салцсан ингээд асуудаг. Одоо нэг туршлагатай хүмүүсээс асуулт. Та хоёрын хувьд ер нь хайр чинь дуусах гэдэг амьдарч болж байна уу? Үгүй ээ. Тэр садмаар сэтгэл төрж байна уу төрөхгүй. Аа. Оо тийм төр шүү. Үгүй. За тэгэхээр яг энэ хайрын тухай харгас үнэнгүүд гэдэг юм байдаг. Аа. Тэрний яг нэг том хэлбэр бол. Бид нар яг сэмдэр тэр үнийг 100% мэдэж хийцээч. Шоотгүй. Аа. Одоо шилбэл ашаах өмнө нь өөр ажил хийдэг байхад эхнэр нь яаж ханддаг гэсэн. Одоо ингээд олонний танд болчихгоо. Таны эхнэр шинэ гарсан юм хүү? Манай эхнэр бас энэ чаддаг байсан гэж боддог юм байна. Юм шинэ мэдсэн юм байна. Нэр нэг тийм юу байхгүй шүү дээ. Өмнө ямар гэдэгс яг л дээ. Аа. Тэгээд шинэ юм олж анзаарсан л байх ёстой гэдэг шиг те. За яагаад ингэж хэлж байгаа вэ? Бид нар дээдлэн тэр хүний тухай 30% нь мэдээлэл хэлээс болж. За 30% өөрөө өөрийгөө сайн мэдэхгүй байна. Тийм шүү дээ. Дээдлэн шүү бүр 30%. Аа. Үндсэндээ бол нэг 10% нь мэдээлэл хэлэлт зурлаар тэгээд суулгалт хийлээ. Аа. Тэгтэл одоо нөгөө түрүүний ярьсан шүү дээ бид нөгөө гармоны шуурга гэдэг. Аа. Нөгөө гармоны шуурга чинь дунджаар 1.5 жил дээдлэн 3 жил үргэлжлээд дуусчлаа шүү. За. Тэгээд бид нөгөө нэг сэтгэл судлал дээр яг энэ хайрын тухай асуудлыг нөгөө шоудлалтай холбоотой эхний 1 жил бол яг шоудж байгаа жил гэж үздэг. Аа. Шоудж байгаа үед хүн ямар арх уулж яана эсвэл хизээ одоо болий гэж боддоггүй гэдэгс. Аа. Мөн үү? Тийм. Гоё байна л гэж. Тийм нөгөө үлдэн шүү нөгөө эхний архийг авахд хамгийн үнэтэй байдгийг. Тэгээд цааш өөрөө гараад ирдэг. Аа. Тэр ярьжсэн архтай. Айгу амьдтай хийчихээ. Аа айгу өөрсдөө нэлээр гэдэг шиг. Нэрэл тэгдэг шүү дээ тэгэл. Тэгэхээр яг наадах чинь байхгүй. Эхний тэр жил 6 сар бол яг тэр уут гэсэн. Би аваад ирээ. Би чадна. Ийм. Тэнгүү дараа нөгөө маргааш өглөө сайхан сэрж байгаа шүү дээ. Сэрээд хамгийн түрүүнд бидний толгойд юу төрдөг вэ? Биш юу төрдөг юм бэ? Үгүй ч яах гэж тэ ёо ер нь бол яах гэж ингэвдээ үү тэгэн штэ шартуул тэгэн штэ яах гэж уувал гэж бодсон. Шартаагүй үед бол яг шууд шартаж эхлэхээс өмнө юм бод юм байна. За цараа. Өчтөр хэрэг буулаа. За хин гинтэй юу яа дууслаа. Хизээ би гэртээ ирлээ гэдэг нэг ийм юм боддог. Тий.
Аа. Тэгэхээр энэ ч бол яаж байгаа вэ гэхээр нөгөө эхний нэг жил бол шууд яах гэж юу гэдэг. Шавт шууд л гин. хоёр дахь жил нь бол тийм нөгөө эргэцүүллийн жил. Аа. Нөгөө шуурга дуусчлаа шүү дээ. За. Шуурга дуусчихгоот нөгөө хайр дуусна гэсэн юм байхгүй шүү дээ тий. Аа. Тэгвэл боддог. Үгүй би юу нэг үнтэй зайд дуусдаг гэсэн. Энэ юм яа яваад хангалттай таа. Аа. Гурав дахь жил рүүгээ орохоор одоо нөгөө шатлчих эхэлдэг. Аа. Яа тий. Одоо шатгаар байж чаднаа да. Тэгнь. Аа. Яг наадах чи. Тэр нөгөө хараагүйсэн бүх шинжүүдээ олж чад. Аа. Үгүй юм чи. Мм. Өөх эн чи ингэж Мм. үгүй эн чи юм сонирн байсан юм гэдэг. Тэр хүний тухай мэдрээгүй хараагүй нөгөө сохор явж исэн үеийнхээ бүх юм олж харж эхэллээ. За, Түүнээс алга болоогүйсэн байсан шинж. Аа. Харахгүйсэн шинж. Аа. Тэгээ эхлэн бүдэг хүн нөгөө яа. Бүхэнд таа. Чирт ийм хүн байсан юм уу хэрүүл. Би ингэж ярьсан. Одоо нэг залуучууд айгу хурдан ингээд их хурдан салаад байна гэдэг. Тэгээд би гойгоо тэгээд хажууд нь онгоч шамжаагүй тэгээд салчихаач одоо тийм болохгүй үстэй. Анх нэг нийлээд ингээд би одоо айгу сайн санддаг шүү дээ. Би ихтрийг хажууд бүр онгоч байсан гэж бод. Аа. Тий онгоц нууж чичтэй яг ингээд те. Мм. Эсвэл нойлд ороод ингээд суугаад яг гэх юм бол үе таалгаа хаагаад тийш гарч ирээрэй гэж тэгж яг тийм бол эвгүй тоо чимээ бас сонсуулмааргүй шүү дээ. Аа. Тий? Мм. Тэгээд анх бол яг тэгдэг л байсан. Тэгэхээр чин яг за энэ хүн чин одоо ингээд хажууд нь ичгээ болоод одоо те өнгөж одоо бизнесаас ичгээ болоод гэх чинь тийм ээ ингээд ихээр чин илүү одоо басж байгаа гэх юм уу. Аа. Илүү яг биеэрээ байж сурж яах гэх үү одоо тийм ээ. Тийм бол ядтаа нэг ажид өнгөж утсан салаач гэж. Аа. Бийси. Энэ бол яг үнэн баггүй. Тэр нөгөө хайр буюу галзуурал дээр явж байгаа хүмүүс суучаад тэгээ дараа салгаад байна. Аа. Тэр нөгөө хайр гэдэг чинь сэтгэл хөдлөлтийг юм бид нар аюулсаа ойлгож байна. Тэр хайр бол мөнхийн зүйл гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хэлэхгүй хэцүү зүйл. Аа. Яагаад вэ гэхээр сэтгэл хөдлөлт. Бид нар бүх насаараа баяраас ихэнх амьдрдаг. Мэдээж. Өнөөдөр баяртай өдрөө маргааш нөгөөдөр нь уурал юм уу? Яг тэрнтэй хайрч. Хайр чинь тэгээд дотроо нөгөө нэг үзэл модлож агуулж идэв учраас нэг өдөр та тэр хүнийг хараад харахад ингээ инээд чи үрж байгаа ш нь бид нар хүүхдээ хараад инээд гэж яасан гэдэг жоохон хөл доронгууд араас амбарч өшөчмөр санагддаг үстэй Тий, игдүүрээд өө. тэгдүүрээд яг тэрнтэй л бид нар хайр дуунаа харахад санагдсан игдүүрээд очиод чихээд амбартай хазаад юм байна. Зарим өдөр бол өстой нэр харахаас дөрөв өдөр байгаа ш нь. Яаж байгаа юм бэ чи гэ тэ? Тэр энэ чинь ингээ хөлтөө л. Энэ сэтгэл гэж холбоотой. Тийм байх. Тэгээ дандаа зэрэгдээс. Хайртай байвал вирус чи үрд хайрч юм гэсэн. Тэгсэн зүг хэлдэгсэн. Тэр нөгөө саний ярьдэж байгаа. Яг эхний 3 жилдээ бид нар одоо эхний 2 жил чинь бол бид гэдэг ойлголт гацж. Юм л болж байгаа. Дараа нь бол яах вэ? Цаад нэрэдээ. Хүү юу болчихвоо? Тэг ийм бол. Эсрэг хамгааллын онол. Эхнийх нь бол хамтын хамгаалал. Дараа нь эсрэг хамгаалал. Одоо энэ хэмжээ би юм шиг. Тэ. Наазах нь эхний жил бол энэ хүнд харамгүй мөнгө зүргээр зарцуулж байсан бол одоо сүүлдээ нэг өөрөө би нэг юм багсан чинь бүх юм бараг ихний гараар очиод байгаа юм шиг. Мөнгө зүрээр. Дараа нь ингэж би таас нь тусгаар тоглох юм гэж. Одоо нөгөө би зөвхөн тэгсэн юм аа шүү дээ. Хайр гэдэг янз янзаар тайлбарлал, янз янзаар тодорхойлол юм. Одоо ч тодорхойлолт дуусах гэж байна шүү дээ. Тэнгүүд хамгийн түрүүнд хэлсэн байлээ. Джон Готон гэдэг юм гарсан. Төгс тохирох хос гэж байдгүй юм байна. Тэгэхээр нөгөө төгс тохирохын тулд тухайн хүний хайрлах чадвар гэдэг зүйл бол хайрын гол зүйл. Та тухайн хүнийг хайрлж чадж, харилцаж чадж, нөгөө ямар сонголтоор, ямар шалгуураар сонгоцноо ойлгож чадж. Одоо юм. Заяаны хос гэж байхгүй гэсэн үг юм шүү дээ энэ онлоор бол. Одоо заяаны хос гэж яригддаг заяаны амар гэж үлээ те. Одоо яг дараачих нь. Заяаны хос гэдэг ойлголт яагаад вэ?
тухайн хүнийг сул талтай нь хүлээн зөвшөөрч байгаа үе. Тэр заяа юмсан. Аха. Хүн болгон сул тал. Одоо сайн хэлсэн. Хүн болгол унган штий хэцээ. Тий. Мөн. Тэр чинь байнг нуугаад явж байгаа. Заримдаа бол нийлээд унган штий. Тэгээ баг тий. Өө чи сая яг өстө бахан гацтай мууцсан. Тэр гитсэн дүрээд. Эсвэл нөгөө мах ичээд яг гицэд авчлаа штий. Ади би хэлдэг. За унган уу гэж байгаа суугаад унгалцнаа гэдэг чинь энэ чинь сая нөгөө сул тал. Ингээд ихэр цай юмсан. Энэ дараа ч юм надад. Гэтэ энэ чинь нэг тэр би өөрөө нэг зарим олдоо чинь юм шүү дээ. Хов хооснос бий болохгүй шүү дээ. Тэгэл ингээд мөгийн тэгсэн байна. Мөгийн энэ ярианд нэг ийм юм нэвчих юм бол энэ чинь зүг нэмэл. Ааха. Леон шот гэсэн. Өнөө хүмүүс олж гэсэн. Оо энэ чинь юм байсан биш. Энд дэр нүглэнийг нэвчих. Чацаал явсан. Харин бодож гэсэн тийм. Автер бастан гэж бол тэр романтик хайр маяг гэдэг юм бах. Өө хоёр хүн бие биендээ таталцаж романтик байдал үүсгэж тийм хайр үүсгэх байна гэдэг юм гаргаж. Тэгэл тэнгууд нэг тэр романтик байдал чинь яаж үүсгэх юм. Тэгвэл тэр дургасал зааж. Тэгэл энэ тийм юм байна. Тэр гур болгоод өнцөгтэй үүсгээл ингээд явж байгаа шиг. Тэр нэг тэр нөгөө хайрын тухай гашуун ингээд би ярьж байгаа. Хүн ихтэй тэр дурлах үед тэр хүний 30% мэдчихэв л юм. Тэр 30% дэгаар суудаг байхгүй. Тийм байл. Тийм байл. Тэр гэрдэл хамт амьдраад их нөгөө 70% чинь ихнэ шүү дээ. Тийм. Үгүй би хинтээ сууж ямар зогцлохгүй юм гэдэг. Нөгөө зан чанар нийлэхгүй саалыг. Зан чанараасаа бидний нөгөө нийгмийн бүрэлдэхүүнсэн хүмүүжлж тухайн хүний төлөвшсөн мэдлэгийн чадвар. Юун дээр тэр одоо боломжтой хэсэг тэр би эргэлзээд байна л да. Айгүйх ингээд нөгөө нэг сүүлийн үед тэр ийм хүний хөгжлийн багш нар тэр коуч мөөч гэдэг хүмүүс ингээд нэг юм ханаа зөв сонго гэдэг юм. Тэгэхээр одоо ингээд 30%-ийг нь л мэдэх боломжтой үед тэр ханыг энэ хүн үнэхээр одоо юу те зөв хүн юм байна гэл аминдаа сонгол сууж байгаа царин шүү дээ. Одоо хүндрэлтний одоо үрд туулаад ирсэн зам нь тэгэнгүүт их тийм ингээд нэг юм магадгүй зүгээр юу ч бодоогүй суус хүмүүс ч байдаг л хайх л та. Гэтэл тэр одоо хэр боломжтой надад бол жоохон топ маягийн юм шиг надад шүү дээ. Ханаа зөв сонгох гэдэг байна. Яг уу нөгөө зарим дээр нэг тийм байдаг. Ханаа зөв сонгоод зотоонд бас мөнгө авч байгаадаа ялгаа авахгүй шүү дээ. Гэтэ мэдээж талгаа тийм гэж байгаа. Бид нар 30% сонгох гэсэн зөв сонгох боломж юм байна. Та наа зах нөгөө галзуурлахын үеийг дуусныхаа дараа гэрлэх суухаа бодооч. Дөрөв улирлаа өнгөрөөч. Тийм. Нэг жилээд авчих. Тэгээд нэрээсээ би нөгөө нэг цогцсны маргаас сэрж байгаа те би юу хийжлээ гэдгээ бодож байгаа. Тэдэн дөрөв зарлаа гэдгийг бодож байгаа. Ажилласан тэгээд тэр үедээ ядаж нэг ахад нэг өөр нэгдэр хараад үзсэн. Яг би үүдэг хэлчихсэн би гэж. Ингээд дөрөвний хийсэн. Хажууд нь унгаж үзснийхээ дараа те ёо би энэтэй байж чадсан уу. Таныг унгахаар чинь те нөгөө яана унгацсан уу гэд тэгээ нөгөө шүүстэй өнгөө шүүсгүй өнгөчөө яандаа солихон бэлчүү гэж асууж байгаа хүн бол тантай амьдрахгүй тийм. Пүү па цаашаа гэх юм бол наач ямар бахав гэх тийм. Бидээс дандаа тийм халамжтай нэг байх. Пүү па цаашаа гэх нь гарч байгаа. Тэгэхээр тэр нь яг яаж ийлэрч. Нөгөө бие илэмж чи яаж өөрчлөгдөж. Тэгээд нөгөө манай Монгол уламжлалтар байгаа. Удам судрыг хараад чи. Удам судар гэдэг ойлголтоор тэр чинь мөнгөтэй хөрөнгөтэй хардгүй шүү дээ оолно. Тийм бах уу? Тий. Хиний өрөөд юм. Тэдний ер нь нэг юм. За тэдний хэнтэй суугаад чирэгдээ тэднийхний тэр нэг хагас гал зуун байсан ингээд. Үгүй нэг юм. Сонсчихсан юм. Тий. Тэр яаж байгаа вэ гэж наацхан ганцхан удамшдаг. Тэгэл нэг өссөн орчин орчноо ярих байл гэдэг бодвол тий. Тэгээд өссөн орчноо. Наацхан хүн чинь нэг юм шомштай тий. Ер нь юу гахах үзэгтэй байсан. Тэр нөхцөл чинь нөгөө үлдсэн харагдахгүй байгаа хэсэг чинь. Тэгээд нөгөө стресс болчих чинь Фредийн гаралтай. Ваа өөрөө ч мэдэхгүй Фред чинь нөгөө хүн өөрийнх нь мөн чанар ухамсартай байгаа хэсэг чинь бол 10%, үлдсэн 90% усан дор байгаа гэж ярьдаг тий. Хүмүүсүүл болж. Тэр 90% нь хизээ яаж гардаг. Тэр ухамсарын алт бол. Өөрийгөө хямдч байгаа гэдэг сагдуулаад үз. За 90% үзэн тий. Тэгээд нөгөө биоидтэй ярьдаг зайлууд. Та үнэ нэг сайхан уудаг хүндэр дагуулж чи цуг уухгүй штэ.
Уудаг хүн дээр дагуулж наад нэг согтоогоо төцчих хөөхтэй. За найз болох хөрөөх хахад залгаа. Согтгоороо наахан чи ямар зан гарч. Аврилж гин үү, аашилж гин. Би унтяа гэж гин үү. Үйлнэ гэдэг чи үл агсан зан гинэ гэлээ. Тийг ойлгох юм бол агсарж байгаа сарай нэг гэсэн шүү дээ. илүү бүгд дандаа. Тэглэр нэг гар. Тэгэхээр нөгөө нэг 90% нь дараа нь үнэхээр их баярлуулах юм, үнэхээр уурлуулаа. Тийм үү. Тэгэл тэр хүн уурлахаараа юм зам авч хидэл ингээл аймар болж гин чам руу хэр ойртож ирж гин. Цохихгүй хэрнээ ингээл нэг дайрдаг хүмүүс үйд шүү дээ. Цохиод авах. Тэгээ яах ингээд дайрдаг хүмүүс үйд шүү дээ. Цохиод авах яа. Цохиод авах тэгэл тэр дорн зогсоо шүү. Чи сууж амжаагүй хацчих суусны дараа бүр юм. Тэгж шалга кино шиг тэгж одоо нөгөө хүнээ тэгж шалган малахар чинь нөгөө хайр маяр гэж хивж утахгүй болчих юм шиг үү. Ямар наад чинь шалгалтанд орж байгаа юм та мэдчихсэн юм уу? Мэдгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүс шалгах. Ааха. Эмэгтэй хүн нөгөө байглаасаа шалгах чадвар. Нөгөө өчигдрийн чинь нийтлэл дээр гарч ирсэн шүү дээ. Тийм. Эмэгтэй хүний тийм төрөлхийн одоо эмэгтэй хүн биш им амьтанд байдаг чадвар. Им амьтанд нөгөө үр төлөө гаргана шүү дээ. За. Түн им амьтны инстинкт буюу зүн бэлгэн би энэ хүний үр төлийг гаргах одоо ёстой юу гэж бодож эхэлдэг юм. Нөө эмэгтэй хүн хэтрүүлэн төсөөлдөг ярьдаг шүү дээ. Тэг яагаад хэтрүүлэн төсөөлж байгаа вэ? Шууд үр хөвгтэй. Би энтэй суухаар ер нь ямар үр хөвгтэй. Хантаа хангаа мангар бичих үедээ тий. Тэгээ боддог байхгүй. Тэр утгаараа тэр үр төлийнхөө төлөө эмэгтэй хүн гэж эмэг шалгаар жижигхэн үйлдэл дээр хүртэл ингээд дүнэлтийн хийгээд ингээд төсөөлөд өгч чадвар аяг өндөр. Эмэгтэй хүний зүүн сувд. Тэгэхээр ингээд тэрэн дээр гарч байгаа жижигхэн зан яриад ингээд дараа энэ хөлөд болчихно гэхгүй. За гурав дахь тэгвэл хаа хоёр хэлэх юм бол бүр зодоосох юм байна баялаа. За гурав дахь нь юу вэ? Сонсож байгаа зодох гэж шийдэв. Одоо яа гэж хэлсэргүүцэж байгаа юм. Яг л нөгөө хятадууд яагаад энэ зүйлийг бөгөөд байна гэхээр нэг айгүй муухай одоо хайрын дараач юм одоо хайргас үнэн гэдэг ярьлаа шүү дээ. Бид 30% суудаг гэдэг ойлгоо. Тэгэхээр 70% нь юу ч гарч ирж магадгүй төсөөлж байна. Мөн үү? Гэтэ тэр 30% би яг ингээд тогтоохтой нандинаж байж чадгүй. Яг тэр 30% нь тэр хүний ингээд амьдралд нь авч явж байгаа чадвар нь мөн үү? Гэдэг болчихё. Дараагийн нэг хайргас үнэн гэдэг ярих гээд байгаа юм маань. Эрэгтэй хүн дээр. Эрэгтэй хүн бол байгалийн зүүн сувь ингээд би сая ярьлаа шүү. Үр төлөө хайрлах, хамгаалах тийм зүүн сувьтай. Эрэгтэй хүнд тэр үр төлөө хайрлах, хамгаалах гэдэг зүүн сувь. За байглахаас. Эрэгчийн амтлан тийм тий. Тэгээд ялах багт нь хайрлах гэхээс жоохон насны өрөөд хөөгөө явж. Мөн үү? За. Эрэгчээ. Мөн үг. За. Одоо тийм юм шин чанар байдаг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн ингээд нөхөр эхнэрээсээ саллаа гэж бот. Хүүхдээ ингээд одоо харилцаа хамааралтай гэдэг юм уу одоо хариуцлагын хувьд өсөж байгаа ч гэсэн хайрлах гэдэг ойлголттой өөр бол. Хариуцлагын үндсэн дээр энэ миний үр төлшөөл гэж одоо юу гэдгийг амжиргааны зардлын нөхөх ингэх гэдэг асуулт гарч болохоос хайр гэдэг асуулын хувьд өөр болчихно. Тэгсэн хэрнээ хайртай хүүхэн гээд өөр нэг хүүхэн гараад ирэн тэрнийхээ хүүхдийг хайрлаа. Өөр нэг хүүхд биш вэ? За. За. Шахс амар дургу байна. Гөө зүгээр сонсоогүй юм сонссон шүү дээ. За. Тим тал байдаг үстэй тий. Өндөр зөндөөл гардаг. Өөрийнхөө хүүхдийг хайчаад энд одоо юу гэдгийг одоо нөгөө муу нэртэй луудастай манай нөгөө хөөх юм шагдарч гисэн ба шүү дээ. Өөрийнхөө 5 хүүхдийг хайж авчаа тэнд очиод нэг хөөх хүүхдээс очиод охиныг хайрлах гад охинтой найзлах гад оролдоод эхэлж байгаа шүү дээ. Мөн үү? Тий. Тэр ч одоо хайрсан дээ шүү хэл та. Яг үнэ хайрлсан та биш. Одоо нөгөө эрэгтэй хүний хувьд үр төлийг буюу хайрлах гэдэг бол дараа өөр эмэгтэй хүнийхээс өөрөө тийм байна. Тэгэнгүүт эмэгтэй хүний буюу эхнэрээ хайрлаж байгаа. Эсвэл тэр хүүхдийн ээжийг хайрлаж байгаа үед л тэр үүсдэг. Тийм байна. За тэгэхээр энэ хайрын дараачийн хайр гэсэн үг. Тэгэхээр хэрвээ нөгөө саний хүмүүс яриад байгаа гэр бүлээ одоо юу гэдэг хүүхдээ одоо солилцож авалцаал айгүй мундаг хайрлна гэж яриад байгаа те. Эрэгтэй хүний хувьд тэр хүүхдийг өсгөх мөнгө төргийг гаргаж болно. Хаяа нэг уулзаад юу яаж болно.
Мэдээж халамжтай аавд байхаа тэрийг үгүйсгээгүй. Гэхдээ тэр бол яах нь вэ? 15%. Үлгэр дээр айгүй гардаг шүү дээ. Тийм ээ. Нөх үнсгэлжин дээр бол тэр шууд хойд их нь үстэй. Өөр хоёр хүүхдийг хайрлаад нөгөө нөхрийнхөө охиныг өстөөрөст алах шахдаг үстэй. Тий. Тэгээд нөгөө аав нь хамгаалж чаддгүй үстэй. Тэр юм байна л та. Ийм гомт. Хайрын тухай харин сунангууд гэдэг ч юм бол тийм. Амар юм. Гэхдээ нэр өөр гэдэг утга дээр бол нэрээ тийм биш магтгүй. Тэгэхээр бид нөгөө сууж явахдаа бодолтой байна. Гэтэ хайр бол алга болохгүй түрүүний аль дээр асуулт нь тий. Хайр гэдэг дуусч тийм үү? Тий. Хайр тэр хүнээс холдоо салаад үнэхээр явцсан үед бол дуусна гэхээс биш. Чухгаалдаа хийж байгаа үед бол дуусна. Тэгээд үе шаттай одоо нөгөө түрүүний хэлсэн шүү дээ нөгөө. Сэтгэл хөдлөлийн хэвэндээ байдгүй шиг ингээл унаад басаад байж л. 60 жил 80 жил хамт амьдарч байж л. Манай аав ичээр одоо амьд гэдэгтэй гэдэг шиг тий. Би ч нэг гайхалтай хүмүүсийн тоонд ордог. Дай гарцсан хүмүүс. Тэгээд энэ нэг юм та 60 жил хэрэлдэж байна. Одоо салцахаар яадаг бол гэдэг шиг юм яриад 2 винэ явуулаад тэнд тий ингээл хэрэлдэл байж идэг. Тэгээ ингээ заримдаа 2 өдөр 3 өдөр 2 тийш нэг аваа явчих бол уцаар ирж хэрэлдэн штэ. Тий. Тэгжээс нөгөө нэг харилцааныхаа хэрэгцээг хангадаг юм шиг байгаа тий. Та боли хэрэлдээд байвал одоо нэг нь наттай энэ нэг нь тэр хүүхэнд ч энэ шиг юм уу ингээд хоёр тийш нь яачих юм бол уцаар яриад тэгэл хэрэлдээл тэгэл ерөөс хоёлоо уулзнуудаа шиг болцоо тавьж голдоо уулзаал. Тий. Тэр шиг юм болно штэ. Тэгээ хаанхын домог дээр ч үлээ юу хүн ихлээд ингээд 2 толгойтой тийм ээ 4 гартай 4 үлтэй байсан нь нөө салгасан. За гэж юм бас тэгж ярьдгийг билээ. Тий. Тэгээд чинь хоорондоо нийлж байгаа гэсэн утгыг. Тий. Тий 2 бие нийлж нэг бие болохыг. Тий. Хайр гэдэг юмаа гэдэг бас тэгж тодорхойлсон байлээ. Тий. Энэ домгийг бас би сонсч байсан юм байна. Нөгөө Сиами хэр шиг байсан гэдэг ингээд. Тий. За. Тэр хоёр хүн нийлээд ингээд Библи дээр хүртэл бас энэ сургаал бас байдаг шүү дээ. Библи дээр. Тий. Эцэг эхээ орхоод хоёулаа нийлээд нэгэн бий болно. Тэгээ өөр нэгэн бий болно гэсэн ойлголт юм шиг байлаа. Яаж дуусгах яах юм мэдгүй. Гэхдээ нэгэн бий. Одоо би ингээд тий олон жил суудсан хүмүүс ер нь тэгдэг багтай. Тэр хүнээс салгаж юм бодохоо болчдөг. Нэгэн бий болохоор. Тий. Нэг бий. Орсоор бол тэгээд энэ чи миний хагас гэж хэлээд шүү дээ. Тий. Вторая половина гэж. Тий. Сав сэтгэл зүйч чи нэрээ ийм бодор болцоо юм шиг зүйлсээр хайрын тухай бас төвхтэй ойлголтчтэй. Гэтэ хүн хайргүй амьдрч чадахгүй гэж юм байгаа шүү дээ. Тий. Хүн стрессгүй амьдрч чадахгүй гэдэгтэй ялгаа. Хайргүй амьдрч. Яаж хийж байгаа хин нэг нь заав. Тэгжээж нөгөө дараачийнх нь амьдралын төлөв тэмцэл гарч ирнэ. Хүн өөрийнхөө төлөө бол ингэ нэг юм хийгээс уцлахдаг юм байна л да. Нэг тухтай юмд орч ивчээл өглөө туцаа ажилдаа гарч яваа. Тэгэл байж чад. Тэгвэл хин нэг нь хайртай болохоор тэр хүндээ мундаг болж харагдах гэдэг. Тэр хүнээ сайхан амьдруулахын тулд тийм дараачийн юм руу шат руу тэмүүлж амт. Тэмээс өөр хүүхдээ годомжинд амьдруулаад байхыг хүсэхгүй үстэй. Өөрийн гэсэн гэр оронтой болохыг хүсэн штэ. Мөн үү? Тэ өөрөө бол ээж аваахаа хаяад амьдраад байсан болно. Эсвэл одоо юу гэдэг нэг урт царайд амьдрсан амьдрчихсан гэдэг нь өөр хүүхдээ юм амьдруулахыг хүсдэг ч гэдэг юм. Ингээд нэг хайрынхаа төлөө дараачийнхаа зорилгыг бид тавьж явдаг гэж. Хайргүй байж бол бас чадахгүй. Энийг нь хайрлалт уулзаж амьдралч нь сонирхолтой учиртай болно. Дараагийн шат руу ахин. Гэхдээ би ухаангууд оролдог хүн гээл те. Яа дэж бас Хангад болч карман юм байна те. Даавар. Руу би. Тэнэгтэл гэж. Үргэлж дуусгая.